За сайн байцгаана уу? Йоо энэ нэг Osmo-гийнхоо face track-ыг арай гэж идэвхжүүллээ шүү. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр бүр ихнээс нь эхэлнэ. Юу яасан? Нөгөө хизээ юу ярих маань амар хэцүү байгаа байхгүй юу? Сэдвээ сонгож монгоод. Тэгээд миний санал яа муухай дуурт юм бэ те? Тэгж байгаа нэг гой сандалтай болноо. Би нөгөө Google Gemini ашигладаг. ChatGPT биш. Google-ийн нөгөө бүх мэдээллийг тэр доор нь ашигладаг болохоор заавал талтай гэх юм уу. Битгүй ямар ч сан Gemini, Google Gemini ашиглаж сурцсан юм аа. Сая тэгээд ингээд Facebook-ийн пэйжтэй холбоотой 100 надаа YouTube-ийн сэдв гаргаад өгөөч гэсэн чинь хамгийн ихнийх нь how to set up a professional Facebook page from scratch гэнэ. Шинээр яаж пэйж нээх вэ гэдэг сэдвээс эхлүүлгэнэ. Дараа нэг үдээсний машин олж аваад энийг үдээ да. Тэгээ гоё тэмдэглээ явчихна. За би угаас 5 минутын бичлэг хийдэм чинь тэгээд энээс нь ганц болгоод байж байгаа. Утсан дээрээ тэ үзүүлнэ. Яг уу сүүлийн угаасаа хүмүүс болгон л пэйж яаж нэхийг сайн мэдж байгаа бох тий. Тэгээд энэ бичлэгний хажуу талд нь нөгөө iPhone-ы дийлэгц оруулна. Би одоо чадах нүггүй юу CapCut дээр edit хийж. За ямар ч байсан та өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээ байгууллага, хувийн хэрэгцээнд, хобби, сонирхлоороо ямар нэг пэйж нээхийн тулд танд Facebook хэрэгтэй. Монголд хамгийн түгээмэл ашиглагддаг сошиал медиа бол мэдээж Facebook. За пэйж нээхдээ хамгийн түрүүнд зүүн гар талын 3 зураас дээр дараад за энэ friends гэдгийн доотлолт pages гэдэг дээр дараад за create буюу шинээр үүсгэх гэдэг дээр дараад пэйжийнхаа нэрийг өгөх нэ. За энэ дээр ингээл та жишээлбэл YouTube гэдэг үг ашиглаж болохгүй хаа. Юку мөнхчинс daily life. За ингээд нэр өгөөд next буюу дараагийн товчийг дараад категори сонгох нь байна. Хүмүүс энд аягүй ач холбогдол өгөөд байлээ. Би тэгээд яг ямар ач холбогдолтойг сайн ойлгоогүй. Facebook-ийн хиймэл оюухан угаасаа автоматар зарим төрлийн пэйжийг шинээр үүсгэх. За танах гейминг юм байна, танах entertainment юм байна гэж чиглүүлж өгөөд байлаа. За саяных чинь би одоо vlog гэж бичээд үзье л да. Real estate гэнэ үү. За юу гэх юм. За категори сонгохгүй яваад үзье. За өсчин ч юм уу нэг тийм газар. За юу гэх вэ? Сервис гэдэг үзэх үү? Үйлчлэгээ. За financial service энийг сонгож болохгүй хаа. Hobby хичээл та. Hobby. Real estate. За яг уу ямар хэцүү юм бэ? Сая ямар нэр өглөө би? Мөнхчинс daily life гэсэн шүү дээ, тэ. Blog. Social media agency. Writing service. За окей. Бичгүүлчлэгээ гэдэгчлээ. Тэгээ дараа нь та бүхэн ингээд өөрснөө категори сонгох нь тэ. Үйл хөдлөх юм уу, юу хийдэг ажлынхаа чиглэлээр англиар тэр үгийг сонгох нь шүү дээ. Мэдэхгүй бол болор тойл ч юм уу эсвэл Google Translate ямар ч тойл ашиглаж болно тэ. За create-ээр дарлаа. Create-ээр дарахаар уншиж байна. Миний утас. За create-ээр дарсны дараа finish setting up your page буюу одоо ингээд анхаашны мэдээллүүдээ бүгдийг бүглөөд орууллаарай гэж байна. Үүн дээр biography буюу товч мэдээлэл орох нь тэ. За би сая пэйжийнхаа нэрийг мөнхчинс daily life гэж гисэн боловч хэдл өсчингэр жишээ авчи. За biography хэсгээр өсчин жишээлбэл эрэгтэй эмэгтэй өсчин байдаг ч юм уу те салон ч юм уу барбершоп ч юм ингээд товч мэдээлэл бичиж болох нь те. Монгол пэйжүүдийг хөвчлэн гар утсны дугаараа би одоо бичсэн байдаг шүү дээ. Тэгээ хэрвээ вебсайттай бол вебсайтаа бичих нь мэйлээ оруулчвал зүгээр энэ мэйл болон утасны дугаараа бүрэн оруулах нь ямар ач холбогдолтой вэ гэхээр page health буюу одоо хуудасны эрүүл мэнд гэх юм уу те тийм үзүүлэлт байдаг. Тэр нь ингээд анхнаас сайтынх нь ногоороод ороод ирдэг шүү. За location энэ амар чухал. Таны Facebook-ийн пэйжийн бизнес хуудасны location бүрэн орсноороо Google Map дээр ч юм уу Google-ийн анхаашны илэрц дээр гарч ирдэг болов уу гэж би таамаглаж байна. Facebook нөө Google Map дээр шууд дараад орчдөг ч илүү тэрийг нэрээ ороод үзээрэй. Ямар ч гэсэн ер нь мэдээлэл бүрэн оруулчвал нөгөө таны хэрэглэгч ч гэсэн анхаашны мэдээлэл авах төхөмжтэй те бүгдийг Монголын Улаанбаатар гэж сонгочихгүй юу. Тэгээд hours буюу цаг энэ амар чухал үсчинд те танайх яг хэдээс хэдэн цагийн хооронд ажилтдаг, амралтын өдөр ажилтдаг уу, орой хэд хүртэл ажилтдаг уу гэдэг мэдээлэлээ анханасаа бүрэн бүгэлчих юм бол хүмүүс нөгөө заавал тань руу уцаар ярихгүйгээр маш цэгцтэй мэдээлэл авах нь тэ. За ингээд бүх мэдээллүүдээ сонгоод next дараад profile зураг оруулаад cover зураг буюу ингээд дээр байдаг зураг оруулаад
Одоо би энэчнээс ингээ харуулчих. За ингээ page health and fair буюу ингээ дутуу байна. Тэгээ ингээд би сая нөгөө энэ Facebook дээрх энэ эхнэрийнхээ Facebook ашиглаж байгаа хгүй миний Facebook чинь шалгаж байгаа шүү дээ Facebook. Тэгэнгуутаа ингээд манай эхнэрийн 1000 найзыг шууд шинээр үүсгэсэн пэйж рүү invite буюу урилга явуулах нь байна те. Энэ пэйжийг сонирхоороо ингээд 1000 юу вэ шүүгээд. За next дараад invite даръя. Тэгэнгуутаа энэ ингээд пэйж дээр амар түгээмэл гарч ирдэг. За би харуулнаа. Stay informed about your page. Энэ marketing and promotional emails about your page гэж байгаа байхгүй юу? Find out about meta products and services that may help make movements of success. Энийг юу н чагталсан зүгээр. Ягаад гэвэл ямар нэг байдлаар таны бизнес сууцыг нөгөө сурчлахууд энэхтэй яг яаж ажиллахыг би яг үндэ мэдэхгүй. Гэтэ би бол дандаа чагталдаг. Ягаад гэвэл нөгөө Facebook таны бүтээгдэхүүн үйлчлэгээний талаар ингээд цаашаага promotional email гэдэг чинь нөгөө төлбөртэй ингээд мэйл явуулна гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү юм хийх үг. Ямар ч санаа зовхгүйгээр чагталцахад бол асуудалгүй байх гэж бодож байна. Би бол дандаа нөгөө пэйж хөдөлтөж авчаад бол чагталдаг. За тэгээд done дуслаа. За ингээд мөнхчнс daily life гэдэг цаашин пэйж мэдлээ. Ингээд пэйжийг бол ингэж нээх нь байна. Комент хэсэгт пэйжтэй холбоотой сонирхсан асуулт байвал оруулаарай. Энэ нөгөө 100-аас гадна дундуур нь бас хүссэн Facebook-тэй холбоотой. Ер нь зөвхөн пэйжтэй ч Facebook-тэй холбоотой асуудлыг хэрвээ би мэдчихвэл бас би судлаад мэдчих чадхаар бол бичлэг хийж оруулнаа. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа.